Сайн байцгаана уу? Хичээл номер 4 Excel програм. За та бүхэнд өнөөдрийнхээ хичээлийг эхлүүлье. За өнөөдрийн хичээлээр бүгдөө эрэмлэлт ба холбоосын тухай судалнаа. За энэ хичээлийг үзэхийн өмнө би та бүхэнд хэрэг болж магадгүйгээд энэ хичээл дээр ч ашиглах боломжтой ангитай ажилладаг багшийн ангийн сурагчдын бүртгэл харуулсан ийм Excel-ийн 3 шийт бэлдсэн ийм талбарыг та бүхэнд харуулж байна. За тэгэхээр эхний хичээл эрэмлэлт. Эрэмлэлт хийхийн тулд бүгдөө одоо энэ харагдаж байгаа өгөгдлийг эрэмлэнэ. За тэгэхээр эрэмлэхийн тулд бидний зэс маань дата зэс рүү очих хэрэгтэй. Дата зэс. Ингээд дата зэсийг сонгосноор дата зэсний хэрэгслүүрийн мөр өөрчлөгдсөн байна. Тэгэхээр хэрэгслүүрийн мөр өөрчлөгдөнө гэдэг маань ямар зэс сонгосноос шалтгаалаад өөр байдгаа гэж өмнөх хичээл дээр үзсэн. За өнөөдөр бид нэр эрэмлэлтийн тухай ярих гэж байгаа учраас одоо тэр улаанаар бичсэн байгаа тэр төрс бол биднэрт ашиглагдана. За ингээд бүгдөө өнөөдөр эрэмлэлт хийхийн тулд би одоо энэ харагдаж байгаа хүснэгтийг эрэмлэх гэж байгаа. За эрэмлэхийн тулд бүгдөө сорт гэдгийг сонгоно. Сорт гэдэг маань эрэмлэнэ гэсэн үг. За эрэмлэхдээ энэ миний улаанаар дөрвөлжилсэн байгаагийн төрсийн хурдтаар А-гаас Z-ээс А гэсэн ийм төрс байгаа. Энэ бол шууд эрэмлэлт хийдэг. За гэхдээ би энэ дээр яг хөтэ зэрэг бүхэл бүтэн хүснэгт орсон байгаа учраас хүснэгтийн өгөгдлүүд дагалдаж эрэмлэгдэх ёстой. Тийм учраас би энэ сорт гэдэг цонхыг сонголоо. За сорт гэдгийг сонгохдоо зэрэг ийм нэмэлт цонх гарч ирж байгаа. Энэ цонхон дээр за хамгийн дээдлийн мөрний ар дээр нь одоо зэрэг my data has headers гэж байгаа. Энэ өмнө чагттай байгаа. Хэрвээ энэ чагтыг авчих юм бол миний хүснэгтний толгойн хэсэг маань эрэмлэлтэнд ороо явчихна. Тэгэхээр энэ чагттай байгаа үед толгойн хэсэг маань эрэмлэлтэнд орохгүй бусад өгөгдөл нь эрэмлэгдэнэ гэж ойлгож байгаа. За ингээд дараагийн слайд руу шилжье. За энэ слайдн дээр саяын нөгөө цонхон дээрээс чинь хамгийн уртл дээр нь байгаа sort by гэдгийн арын доошин суман дээр дарсан байгаа байдал. За ингэхлээр нөгөө хүснэгтийн толгойн хэсгэнд байгаа өгнүүд энд ороод ирсэн байна. Тэгэхээр энэ маань юу хэлэх гээд байгаа юм бэ гэхдээ зэрэг аль өгөгдсөн алийг бичсэн багнаар эрмэлэх гэж байгаа юм бэ гэдгийг сонгоо гэсэн үг. За би жишээл одоо энэ хүснэгтийг сурагчдын нэрсээр нь эрмэлье. Тэгэхээр сурагчийн нэр гэдэг дээр нэр гэдгийг сонгоно гэсэн үг. За ингээд нэр гэдгийг сонгочоод окей гэдээ дарахтаа эрмэлэгдэнэ. Та бүхэн анзаарсан уу? Анзаараагүй байж магадгүй. Хэрвээ анзаараагүй бол та бүхэн дахин эхнээс нь тоглуулад ажилуулад хүүхдүүдийнхээ нэрсийг хараарай. Одоо энд бол эрэмлэгдсэн өсгийн дараалал болцсон байдлаар харагдаж байгаа. За одоо бүгдөө холбоос хэрхэн хийх тухай авч үзье. За тэгэхээр холбоосын нэг гэдэг бол багш нарт бас нэлээд хэрэгтэй. Өмнөх хүснэгтийн өгөгдлийг дараагийн хүснэгтийн өгөгдөлд ашиглах боломж бүрдүүлдэг гэсэн үг. За жишээлбэл одоо биднэрт энд дөнгөгийн хүснэгт харагдаж байна. Нэгдүгээр хагас жилийн дөнгөгийн хүснэгт харагдаж байна. Тэгэхээр одоо энэ дөнгөгийн хүснэгтийг хүүхэд нэг бүрээр нь одоо хайшлаад тараахад бэлэн байдлаар дахин хуйлах ийм үйл ажиллагааг бүгдээрээ хийж үзье. За ингээхийн тулд бидний энэ харагдаж байгаа Excel файл маань
сурагч нэг бүрээр гэсэн нэг шийт ард нь харагдаж байгаа. За одоо бүгдөө цааш нь үзье. За сурагч нэг бүрээр гэсэн шийт рүү орохоор яг хүүхдүүдийн нэрээр тэгээ нөгөө хүснэгтийн толгойг хүүхд тус үр дээрээ хийгээд өгсөн ийм хэлбэр харагдаж байгаа. За энэ харагдаж байгаа энэ хэсгээр Батуя Баторч хоёрын дүнг холбоос байдлаар оруулсан байдал харагдаж байна. Одоо энэ холбоосыг хэрхэн яаж хийх вэ гэдгийг харуулъя. За харуулахын тулд одоо бэлэг жаргал гэдэг энэ хүүхдийн дүн байхгүй байна. Тэгэхээр одоо бэлэг жаргалын дүнг оруулъя. За бэлэг жаргалын дүнг оруулахын тулд нэгдүгээр хагас жилийн дүн оруулах гэж байгаа учраас нэг гэсний ардлын одоо монгол хэлний хувь нь хэдвэ гэдгийг гаргаж ирэхийн тулд тэр нүдэн дээр тэнцвэрийн нэмдэг тавина. Энийг бол гараас хийж өгнө гэсэн үг. Өөрөө гараас. Энэ дээр нэг юм болгоомжлоорой. Хэрвээ чиний гар чинь Монгол усгийн гар дээр байгаа бол энэ дээр ишчээ гараад ирдэг. Тэнцвэрийн нэмдэг дарахаар. Тийм учраас англи болгож жагаад тэнцвэрийн нэмдгээ дарна. За ингээд тэнцвэрийн тэмдгээ дарчаад улирлын дүн рүү орно. Улирлын дүн гэсэн шийд рүү орно. Сурагчны бүр гэсэн шийдэн дээр бол тэнцвэрийн тэмдэг байгаа штэ. За үүний дараагаар шууд нөгөө шийд сольдог хэсэг дээр очиод улирлын дүн гэдэг дээр улаан загвар байрлуулад авшихаар улирлын дүн гэсэн шийд чинь ингээд нэгдчихнэ. За ингээ энэ нэгдсэн шийднээс одоо би нөгөө бэлэг жаргал гэдэг хүүхдийнхээ дүнг авах гэж байгаа учраас бэлэг жаргалыг олно. За тэгэхээр бэлэг жаргал гэдэг хүүхд маань одоо монгол хэлний хувь нь 74 гэж байна. За тэгэхээр би тэр 74 гэсэн тоон дээр хулганы загварыг байлуулаад довшино. Одоо энэ улаанаар хүрээлэгдсэн байна. Та бүхэнд анзаарч байгаа гэж бодож байна. Тэр 74 гэсэн тоо маань тойроод даслалтай шугам болцсон байгаа. Энэ маань нөгөө томьёо өгөхөд мужийг өгтөө зэрэг мужийг тойруулаад энэ даслалтай шугам харагддаг тэр байдал маань харагдаж байна гэсэн үг. За одоо ингээд нэгэнт нөгөө дүнгээ сонгоцсон учраас одоо бид дээр харагдаж байгаа нөгөө томьёо өгтөө зэрэг томьёогоо өгөө дууссан бол зөв гэдэгтээ дардаг. За томьёоны мөрөн дээр тэнцүү өгчөөд улирлын дүн гэдэг маань шийтний маань нэр кавишкын дотор бичигдсэн. Тэгээд нэг асуултын тэмдэг, анхаарлын тэмдэгтээ C8 гэж байна. Өөрөөр хэлбэл C8 гэдэг маань бэлэг жаргалын дүнгийн одоо мөр багны дугаар хаяг. За ингээд нэгэнт болцсон бол одоо бид нөгөө зөв гэдэг дээр дарна. За зөв гэдэг дээр дарангуут одоо энэ харагдаж байгаа. Нөгөө 74 гэдэг тоо маань нөгөө сурагч нэг бүр гэсэн шийдэнд бэлэг жаргалын нэрний ард гараад ирсэн байж байна. За одоо дараа нь дүнгийн, дараа нь уран зохиолын дүнгийн, англи хэлний дүнгийн, математикийн дүнгийн гэх мэт ингээд нэг үржлийн сая шиг оруулах ёстой. Гэвч Excel програмын нэг давуу талыг бид нэр өмнө судалсан. Нэгэн ижил үйлдэлийг олон дахин гүйцэтгэдэггүй. Тэгэхээр одоо нөгөө хуулах гэдэг үйл ажиллагаагаа хийнэ. Одоо энэ 74 гэсэн тооны баруун доод буланд нь дөрүүлж харагдаж байгаа. Тэр дөрүүлжин дээр хулганы заагварыг байрлуулад маус нэгэн дараа чирнэ. За ингээд маус нэгэн дараа чирснээр бусад бүх хичээлүүдийн дүн өмнөх улирлын дүн гэсэн шийднээс сурагч нэг бүрээр гэсэн шийд рүү хуулгадж байгаамаа. За ингээд бэлэг жаргал гэдэг хүүхдийн дүн бэлэн болсон учраас одоо хаачлаад тухайн хүүхдэд нь өгөх боломжтой болсон болж байна гэсэн үг. За ерөнхийдөө энэ томьёог энэ үйлдэлийг маш олон юмд ашиглаж болно. Өмнөх шийдэнд байгаа тоон утаг дараагийн шийдэнд ашиглах боломжтой бол түүнийг яг ийм байдлаар дахин авч ашиглах боломжтой юм аа. Энд дээр нэг юм байгаа. Хэрвээ одоо
хамгийн анхны шийдэнд тоон утга өөрчлөгдөхөд энд нэг шийдээс нөгөө шийд рүү хуулах хавьлаар хийгдсэн болвол бусад шийдэн дээр өгөгдсөн өгөгдлүүд яг дагаад хувирдаг нэг юм онцлогтой. Энэ бол бас нэлээд чухал, ашиглахад ч нэлээ хялбар ийм үйлдэл байгаамаа. Энийг та бүхэн хийж сурцгаагаарай гэж хүсье. За ингээд миний бэлтгэсэн 4 хичээл үүгээр дуусч байна. За энийг үзснээр та бүхэн тодорхой хэмжээний хүснэгтийг хийх боломжтой болсон гэж ойлгож байна. Тэгэхээр та бүхэн цаашид гүнзгийвлэн судлах боломжтой. Тийм учраас цааш нь та бүхэн гүнзгийвлэн судлаарай гэж хүсэх байна. За ингээд та бүхний эрдмийн цагаан мөр улам бүр тод байх болтугай анхаарал хандуулсанд баярлалаа.